би эрэгтэй хүн болчихсон. Тэгэхээр одоо бол нийгэм соёлын хүнсүүд юу харж байгаа нөхөр хүний өөрийн бодол төлөвшөл маш чухал юм а гэдгийг харж байгаа. Өөрөөр хэлбэл тэр бодол төлөвшөл бол бүр физик, биологийн элементүүд, генетикийн хэв шинжүүдээс бүр давсан хэмжээнд хүртэл одоо илэрдэг юм болцсон. Ингээд үзэх юм бол өнөөдөр биологийн гээд байх зүйл яг амьдрал дээр байдаг боловч тэрийг нийгмийн одоо элементүүд юм хүчин зүйлүүд нь даваад гарч ирээд хүнийг одоо юу нийгмийн амтан болгон төлөвшүүлдэг ийм зүйл болчихсон. Мэдээж хүн гэдэг амтан олон сая жилийн өмнө анх үүсэхдээ биологи юм уу байгальтай шууд хараат байсан, шинжлэх ухаан өндөр хөгжөөгүй байсан. Тэр үед бол биологийн байгалийн амтан байсан байх. Гэтэл одоо шинжлэх ухааны технологи маш ихээр хөгжих тусам улам одоо юу гэдэг нэг тал нь одоо юу гэдэг нийгмийн амтан, соёлын амтан болж харагдаж байгаа. Тэгэхээр энэ бол шинжлэх ухааны байр суурь. Гэхдээ шинжлэх ухаан манай өөрөө миний одоо өгч байгаа хариулт бол магадгүй жоо хувийн чанартай хариулт. Миний саяны өмнө өгсөн хариулт бол одоо илүү шинжлэх ухааныхаа байрыг хадгалсан хариулт. Би одоо юу гэдгийг хүний тэр одоо юу гэдгийг сүнслэг талыг ч анзаардаг гэх юм уу, анзаарах байхад сонирхдаг хүний үднээсээ, хувь хүний үднээсээ аваад ярих юм бол хүн зөвхөн материалын амтан биш. Хүн цаана сүнс гэдэг зүйлтэй. Тэр сүнс бие хоёр нийлжиж хүн болно, тийм ээ. Таахны миний биех нь болоод ирээд буцхан сүнстэй. Юу хамгийн мөнхөө гэхээр таахны сүнсэл хамгийн мөнхөө. Энэ цагтсан бие болоод зүгээр л таахны хэсэг энэ хүн мөнхөн амьдрах сүнсний чинь хормын төдийл ашиглах намахан би ясна. Энэ сүнс бий болж байгаа гэдэг энэ үзэлчин эргээд маш байгаллаг юм уу тодорхой хэмжээгээр физиологийн асуудал болж хувираад байгаа. Ингээд үзэх юм бол хүн яах аргагүй байгалийн гих нийгмийн гих гэхээс гадна бүр спиритуал буюу сүнслэг амтан бол таарч байгаа юм. Өөрөөр хэлбэл энэ дээр бид нар хоёр одоо юу гэдгийг хүчин зүйл, хоёр dimension юм уу, хоёр хүчин зүйл байж би бол гурав дахь нь ярмаар санагдаж байгаа юм. Өөрөөр гурав дахь нь бол юу гэхээр хүн чинь сүнслэг амт. үл зөвшөөрч болсон тэр